Монгол улсад 82631 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Энэ хүмүүс үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ бүрэн эдлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Mercy Corps Монгол олон улсын байгууллага нь 2009 оноос эхлэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төслийг Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Дундгов, Увс, Баянгор гэсэн 5 аймагт хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2012 оны улсын хурлын сонгуулийг угтан богино хугацааны үйл ажиллагаа хэрэгжүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангахад нөлөөлөх зорилгоор жил бүр хүртээмжтэй орчин аяныг өргөн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд энэ жил аяна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн тэгш оролцоо уран дор зохион байгуулж байна. Тус аяныг Mercy Corps олон улсын байгууллага төслийнхөө хүрээнд дэмжин оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудад сонгуулийн үйл ажиллагаанд мониторинг хийх болон сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд арга зүйн ба санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Аянд нэгдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажилласны үр дүнд сонгуулийн ерөнхий хорооноос санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох тухай ажлын чиглэлийг бүх тойргийн хороодод сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүллээ. Энэ ажлын явц болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр санал өгөхөд санал унших автоматжуулсан систем хэрхэн ажиллах, саналын хуудастайгаа яаж ажиллах талаарх сонгогч таны боловсрол, туршилтын санал өгөх үйл ажиллагаа өдөрлөгийг хүртээмжтэй орчин аяны ажлын хэсэг Mercy Corps Монгол олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй 82,000 гаруй иргэнийг төлөөлж 20 гаруй төрийн бус байгууллагын 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсон энэ өдөрлөгт сонгуулийн ерөнхий хороо идэвхтэй оролцож санал унших машин, санал бэлтгэх бүхий загвар санал авах байрны орчинг бүрдүүлэн саналын хуудас, автомат машинтай харьцах дадлага, аргачлалын талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийт иргэдэд зөвлөгөө өгч ажиллалаа. Тэгээд өнөөдөр бол энд та бүхэнд саналын хуудас зүүн доогоор хэвлүүлж авчирсан байна. Америкийн компани энийг одоо бас бэлдэж байгаа. Тэгэхээр энэ саналын хуудсуудыг ашиглаад та бүхэн нэгдүгээр саналын хуудасаа яаж тэмдэглэх ёстой юм бэ? Саналаа яаж тэмдэглэх ёстой юм бэ гэдэг дадлага туршлага нэгдүгээр хийх хэрэгтэй. Тэгээ хоёрдугаарт бол энэ санал тоолох машинд одоо энэ саналын хуудасаа бичлэн хийж одоо бас энэ талаар ойлголттой болох асуудал бол их чухал юм. Тийм учраас бол энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Зүгээр манай зохион байгуулагчид манд бол энд бол ерөнхийдөө нэг жижигхэн хэсгийн орооны одоо зохион байгуулалтыг хийсэн байна. Тэгэхээр энэ дагуу та бүхэн үзээд хараад яваад одоо тэгээд саналын хуудсандаа саналаа тэмдэглээд ингээд одоо өөрсдөө нэг ихтгэл үнэмшил олж авах хэрэгтэй юм аа. Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо холимог буюу мажоритар пропорционал системээр явагдсан. Түүнчлэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул нийслэлд нэг өдөр явах учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө хүнээ сонгож дугуйлан будах, мөн намыг сонгож будах гэдэг саналын хуудастайгаа ажиллах зарчим чамбаа байх учиртай. Ингэж хэлдгийн учир нь саналын хуудсан дээр нэр дэвшигч болоод намыг сонгож будахаас гадна элдв зүйл сараачвал автомат машин тэр саналыг хүчингүй болохыг хэн хөнгөө анхаарах ёстой. Иймээс туршилтын санал өгөх өдөрлөгт ирсэн сонгогчид энэ талын алдаа оноог мэдэж санал өгөх хэсгийн хороодод томруулдаг шил, налуу зам гэх мэтлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох орчныг яаж бүрдүүлсэнтэй танилцсан юм. Сонслын бэрхшээлтэй иргэдийн хувьд бол нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон намуудын мөрийн хөтөлбөр ер нь сонслын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжгүй байгаа. Тэгэхээр мэдээлгүй иргэд маань сонгуул яаж оролцох вэ гэдэг асуудал бүрхэг байгаа. 3 дахь асуудал бол харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бол одоо яг тэдэн зориулсан брайлан одоо саналын хуудсын тэр яг энэ удаагийн сонгуулиуд хараахан бий болоогүй. Гэхдээ бидний энэ мэдээллийн ажлын үр дүнд сонгуулийн ерхий ороотой хамтраад бүх одоо санал авах байруудад санал авах байруудын бүхээгт томруулдаг шилийг бас байрлуулахаар болсон байгаа. Тэгээд энэ удаа харааны бэрхшээлтэй иргэд маань итгэмжлэлсэн төлөөлөгчөөрөө дамжуулж сонгуульд оролцсноо. Тэгээд томруулдаг шил бол нэг ширээн дээр 2 3 байх хэрэгтэй. Зарим хүмүүсийн хараа янз бүр байдаг. Зарим нэг шилээр харна, зарим 2 3-ыг давхарлаад хардаг тийм асуудал бас байгаа гэж хэлмээр байна. Туршилтын санал явуулж байгаа баяртай байна.
шинэ юу дүрм журамтай болсон болохоор гэж юу туршилт хийж байгаа нь зөв байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн 29-р зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхээ баталгаажуулсан эдлэх эрхийг нь тухай тусгайлан зааж өгсөн байдаг. За өнөөдөр бол сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан ажлын чиг үүргийн хуваар тогтоол журмын хүрээнд бол бүх тойрог хэсгийн хороодуудад бол албан ёсоор чиглэл өгч за хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй байдал дэд бүтцийн талаар бол нэлээд арга хэмжээ авахыг бол зөвлөсөн ийм зөвлөгөөний дагуу бид бас үнэлгээ хийж явж байгаа. За энэ үнэлгээнд дээр бол бас налуу зам хийсэн, тусгай бүхээг байрлуулсан, томруулдаг шил тавьсан. За яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орон зай завхарсан тусгай стандартад бас тохируулж хийсэн иймэрхүү байдлууд бол нэлээд сайн байгааг нь ажиглагдаж байна. Энэ бол нэлээд дэвшилттэй тал. Энэ жилийн сонгуулийн хувьд урд өмнөх сонгуулиудаас онцлог нь автомат машин дээр саналын хуудасаа шалгуулж байгаа нь бас үнэтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бол бас хүндрэлтэй тал байх магадлал өндөр байна. Яг саажилттай, тэрнцэртэй, бас харааны бэрхшээлтэй, бүрэн хараагүй хүмүүс маань бол энэ дугуйнуудыг бүглэхэд бол бас хүндрэл гарч магадгүй. Тийм учраас бас саналын хуудасууд сүжингөө тооцох магадлал бол өндөр юм байна. Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо орчин нөхцөлийг нь сайн бүрдүүлж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд идэвхтэй саналаа өгөхөөр хэлж байлаа. Өмнөх сонгуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгөхдөө өөрийн биеэр санал өгөх боломж хомс байсан. Учир нь тэрэгэнцэртэй иргэдэд зориулсан алуу зам санал авах байруудад байдаггүй. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан томруулдаг шил болоод Braille уншигч гэх мэтлэн асуудлууд тулгуурдаг байсан. 2008 оны сонгуулийн үеэр сонгуульд оролцож байхад их маргалдаантай зөрчилдөөнтэй яаж орж ирснийг мэддэхгүй байсан. Одоо шинээр энэ жил 2012 оны сонгуул их онцлогтой байна. Яагаад гэвэл бид сая туршилтын журмаар энд сургалтын саналын хуудсыг бүгэлж үзээд аппаратанд оруулаад уншууллаа. Маш их сайхан байна. Сэтгэл өндөр байна. Баярлалаа. Нэг айлын одоо гэр бүлийн улсууд хоорондоо бол одоо юу 2-3 намыг дэмждэг ч юм уу хоорондоо тийм хагаралтай байдаг. Тэгээд одоо би хүүхдэд дагуулдаг хэдийн миний төрсөн хүүхд ч гэсэн эхийг хуурахгүй байх л та. Гэхдээ хүний сэтгэл бол төгшин одоо бүрэн дүүрэн би өгчлээ гэж бол бодохгүй л байдаг. Тэргээрээ л айгүй бэрхшээлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн туршилтын саналаа өгөх өдрөлгийг зохион байгуулсан Мерсикор Монгол олон улсын байгууллагын төслийн банк хүртээмжтэй орчин аяны ажлын хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэрсийн жагсаалтанд тулгалт хийхэд 36% нь хаяг давхардсан. 26% нь сонгогчдын нэрсийн жагсаалтанд ороогүй. 17% нь хаяг дээрээ байхгүй гэсэн зөрчилтэй байжээ. Түүнчлэн сонгуулийн хөндлөнгийн иргэний нийгмийн 49 ажиглагчийг Улаанбаатар хотын Сонгон хайрхан, Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг болоод Дархан уул, Увс, Арханга, Баянгор, Үүрханга, Дундгов аймагуудад ажиллаж байна. Монгол улсын сайн сайхны төлөө ийхүү олон улсын байгууллага идэвхийлэн санаачлагтай оролцож альва нийгмийн асуудлаас хосорч үлддэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санаа тавьж байгаа нь талархууштай. Энэ өдөрлөгт оролцохоос өмнө сонгуулийн хуудас ямархуу байдалтай харагдах юм, яаж бүглэх юм, сонгуулийн хуудсыг сонгогчийн хуудсыг хэрхэн ямар машин уншихыг одоо ямар ч мэдээлэлгүй байсан. Тэгээ энэ өдөрлөгт оролцсноор би одоо тухайн жишээ нь Баянзүрх дүүргээс оролцоход би заавал хэдэн мандат байгаа, заавал тэр мандатаар нь бүглэх ёстой. Тэр сонгогчийн өмнөх дугуйг хэрхэн бүглэх талаар дэлгэрэнгүй тайлбар өгч байна. Дээрээс нь машин яаж унших ёстой, машин дээр гарах текст нь бас их чухал юм байна. Энэ өдөрлөгт оролцсноор сонгуулаа хэрхэн өгөх талаар айгүй сайн мэдээлэлтэй боллоо. Их чухал хэрэгтэй цагаа олсон өдөрлөг болж байна. Яасан саналын хуудас аваад бүгэлэхэд нэгээ бүгэлсэн чинь буруу болохоор би андуураад нэг дэвшигт 2 дэвшигтээ бүглээд нөгөө хуудасаа өгсөн. Ингээд нийт сонсголын бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол улс парламентын засаглалтаа болоод 22 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд та бид 6 дахь удаага сонгуульд оролцож Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлсэн юм. Монгол улсын их хурлын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах өдөр 2012 оны 6 сарын 28-ны өдөр өглөө тэг 7 цагаас 20 цаг хүртэл орон даяар
болж өнгөрлөө. Энэ сонгуулиудын дотроос энэ жилийн сонгуулиуд их онцлогтой болж байна. Яагаад гэвэл энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг нэгдийг анхаарсан ийм одоо сонгуул болж байна гэж зүгээр хов хүний хувьд бодож байна. За Монголын хараа гүцүүдийн үндэсний холбооны хувьд бол сонгуулийн ерөнхий хороо мөн энэ Мексикороос зохион байгуулж байгаа энэ төслийн хүрээнд бол хэд хэдэн ажлуудыг хийснийг бас дурдъя гэж бодож байна. Нэгдүгээрт бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэхтэй холбогдсон 30-аад хүний сургалтыг өөрийн холбооны дэргэд зохион байгуулсан. За нөгөө талаар бол сонгуулийн ерөнхий хороотой хамтраад энэ хараагүй хүмүүсийн одоо сонгуулийн боловсролыг дээшлүүлэх талаар бол нэлээд одоо ажил хийсэн. Жишээлх юм бол сонгуулийн одоо тухай материалуудыг 3 хэлбэрээр нэгдүгээрт бол ярьдгаар, хоёрдугаарт бол барилаар, гуравдугаарт бол томруулсан үсгээр гэж ийм 3 хэлбэрээр одоо хэвлэж хөдөө орон нутгийн одоо бараг бүх аймагуд нэлээд хэдэн одоо сомонд бол хөргүүлсэн. Энэ нь бол ер нь бол хүмүүр ялангуяа хараа муутай хүмүүсийг сонгуульд оролцох, сонгуульд бүрэн дүүрэн оролцох ийм одоо боломжийг бүрдүүлсэн. Ер нь бол яаж саналаа өгөх тухай бас тодорхой мэдлэг олгосон ийм одоо оновчтой ажил боллоо гэж ингэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахын тулд сонгуулийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор танкимын 8 удаагийн сургалтыг зохион байгуулж Улаангон сумын 81-ээс 15 дугаар дойргийн 81-ээс 89 дугаар хэсгийн хороонуудыг хамарсан 327 нэргэн танкимын сургалтыг явуулсан. Мөн эрх боломжгүй гэрээр Катрин хөгжлийн өвчтөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хандаж 89 хүнд 10 идэвхтэн туслагчдыг 3 хэсэг тувааж сонгуультай хэрхэн хийх талаар хуулийн эрхцээ заавар зөвлөгөө өгч ажиллаа. Энэ жилийн сонгуул бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тэднийг сонгуулах, эрхээ хэлэх боломжийг хангаж өгсөн их өвөрмөц сонгуул болж чадлаа. Энэ боломжийг олгож өгсөн Мексикор улсын байгууллага, Америкийн нэгдсэн улсын хөгжлийн агентлаг, олон улсын байгууллагад талархсан зүйтэй гэж бодож байгаа. Дээрээс нь бид нэг орон нутгийн удирдлага, сонгуулийн хороод, салбар хороод бол үйл ажиллагааг дэмжиж хүртээмжийн орчныг сайжруулах, тэмдэглэгээ тэдний саналаа хэрхэн өгөх тал дээр хийж байгаа үйл ажиллагаанууд бол их хүртээмжтэй болж чадсан. Энэс гадна манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол өөрсдөө их идэвхтэй байсан, сургалтанд идэвхтэй амарч байсан. Цааш нь одоо энэ одоо хүртээмжтэй орсон дэд бүтцийн талаарх юу бол ардлынхаа гэр бүлийн ус мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тарааж чадаж байсан. Сонгуулийн өдөр бол бас ажиглагчаар оролцлоо. Тэгээд бидний одоо Улаанбаатар хотод хийсэн бас нэг одоо чухал ажил бол туршилтын санал хураалтыг сонгуулийн ерөнхий хороотой хамтарч хийлээ. Тэгээд энэ үйл ажиллагааг явуулахад бол бас бид нар одоо сонгуулийн ерөнхий хорооны сүлжээнд орж тэдний одоо мэдээллийн сүлжээнд орж мэдээллийн одоо тэр хүмүүсээр түгээлгснээрээ бидний үйл ажиллагаа бол бас одоо үндэсний хэмжээнд болж өнгөрлөө. Тэгээд сонгуулийн ерөнхий хороонд бол зөвлөмж хөргүүлсэн. Энэ зөвлөмжийн одоо хүрээнд одоо ажлын чиглэлүүдийг бүх одоо Монгол улсын хэмжээнд байгаа бүх тойрог хэсгийн хороонуудад бол хөргүүлсэн. Энэ удаагийн сонгуулийг өгтөж өрнүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын боловсролыг дээшлүүлэх замаар оролцоог хангах төслийн үйл ажиллагааны дүнд зөвлөмж боловсруулж сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүртээмжтэй орчин аянаас сонгуулийн ерөнхий хороотой Монгол улсын их хурлын 2012 оны сонгуулийн үйл ажиллагаанд хяналт мониторинг ажиглалт хийх гэрээ байгуулан ажилласны дүнд гарсан зөвлөмж. Нэгд иргэний нийгмийн ажиглагч нарыг дэвшигч нартай ижил төвшөнд мэдээлэл авах эрхээр хангах. Хоёрдугаар та сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа эрх зүйн чадамжгүй иргэдийн мэдээллийг дээж өгөхөөс авч хэсэг тойргийн хороодлолд хүргэн тэдгээр иргэдийн сонгогчийн нэрсийн жагсаалтаас хасах гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж асран хамгаалагчдын давхар саналыг үйлдэлийг зогсоо. Гуравдугаар та санал авах байрны хүртээмжтэй байдлын стандарт гарган толгол болон 2-оос дээш давхарт байршуулахыг хориглох. Дөрөвдүгээр та саналын хуудсыг санал тоолох машин хүртэл тулгай хавцанд хийлгэж нууцлах боломжоор хангах.
5 дугаарт зөөврийн хайрцгаар санал өгөх үйл ажиллагааны тухайн хорооны дарга нийгмийн ажилтнаг сольж уулан санал авах явцад хаалт бүхээг ашиглах. Төрийн албан хаагч өөрийн ажил дээр байрлаж буй хэсгийн хорооны дарга гишүүнээр ажиллахгүй байх. 6 дугаарт мэдээлэл авахд бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сонгогчийн боловсролын зардлыг сонгуулийн төсөвт суулгах. 7 дугаарт ерөнхий боловсролын сургуулийн сонгуулийн эрх зүйн хичээлийн хөтөлбөрт сонгогчийн эрх үүрэг, санал авах дараалал, сонгогчдод хориглох зүйл, хүчинтэй хүчингүй тэмдэглэгээ зэрэг сонгуулийн хууль, дүрм журмуудыг програмчлан иргэний сонгуулийн боловсролыг бага наснаас нь төлөвшүүлэх. Гэгчлэн ажлуудыг цаашид авч хэрэгжүүлснээр дараагийн сонгуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх бүрэн дүүрэн хэрэгжих нь гарцаагүй юм а. Удахгүй та бид намрын дунд сард орон нутгийн сонгуульд санал өгч засаг захиргааныхаа нэгжийг байгуулах учраа энэ зөвлөмжийн үр дүн нь энэ намар мөн дараа жил болох ерөнхийлөгчийн сонгуулиудаар харагдана. Бидний үйл ажиллагаа бол яг одоо төрийн эрх барих эрхээ одоо эдлэх, үүргээ биелүүлэх энэ ажиллагаанд одоо өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, өөрсдийн итгэх зүтгэлээрээ наашлаг гарган оролцож одоо тодорхой үр дүнганд хүрж байгаагаараа бас их онцлог байлаа. Урд урдны жилүүдэд ер нь бол миний өөрийн хувьд ч гэсэн тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ч гэсэн тэр ер нь бол сонгуульд оролцооны давхаа ийм их хүчтэй ярьж ийм их хүчтэй дуу хоолойгоо хүргэж байгаагүй. Ер нь бол жирийн сонгогчийн байдлаар хүсвэл оролцоод тэгэл явдаг байсан. Тэгээд энэ удаа бид нар бол илүү гүнд нь орж одоо сонгуулийн хуулиа өргөн хүрээнд судалж тэрний хэрэгжилтэн дээр нь өөртөө хяналт мониторинг хийж ингэж ажилласнараа бас онцлог байлаа. Энэ нь бол бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үр дүнгээ өгсөн төдийгүй бас бид нэр өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид нэр өөрсдөө бас маш их үр дүнгээ өгсөн үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж байна. Тэгээд ингээд энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан Баян хонгор, Дархан, Уус, Ар хангаа, Дундгов, Өөр хангаа аймагт ажилласан төслийн багийн хамт олон болон Улаанбаатар хотын 3 дүрэгт ажилласан төслийн багийн хамт олон хүртээмжтэй орчин аянд нэгдэн ажилласан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүх байгууллагуудаа одоо баярснаа илэрхийлье. Бас цаашлах нь ажилд амжилт хүсье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин аян үзүүлэлээ.